Сайн байцгаана уу? Би энэ бичлэгээр шок гэдэг сэдвийн талаар бас ярилцъя гэж бодож байна. За, шок гэдэг сэдвийн доор ер нь юу ярих гээд байгаа вэ гэхээр циркуляторын шок буюу цусны эргэлтийн шокийн талаар ер нь бол ярина гэсэн үг. За, тэгээд түүний төрлүүд болон гарах өөрчлөлтүүдийн талаар бол энэхүү хүснэгтээс хэдүүлээ бас сонирхолтой ойлголтуудыг сэргээн санах, ойлгож авъя. За, түүнээс өмнө бол шок гэдэг үг нь ангаах ухаанд ямар байдлаар хэрэглэгддэг юм бэ гэдгийг бас харъя. Температурын шок гэдэг бас байдлаар бол хэрэглэгддэг байх нь байна. Жишээлх юм бол дулааны шок, эсвэл хүйтний шок гэгчлэн температурын өөрчлөлтөнд хүний биед гардаг хариу урлуудыг бол бас head shock болон cold shock гэж нэрлэдэг байх нь байна. За, electric shock буюу цахилгаан цохиулах гэдгийг бол шок гэдэг нэршлэр бас хэлж байна. За, цахилгаан цохиулж байгаа юм шиг өвдөлт буюу electric shock like pain гэж заримд одоо иймэрхүү эмгэгүүдийн үед гардаг өвдөлтийг тодорхойлохын тулд бас хэрэгэлдэг байна. Нейропатик өвдөлтийг тодорхойлохын тулд. За, мөн сэтгэл зүйн шок буюу сэтгэл зүйн гэмтлийг бол ингэж бас нэрлэж болдог байна. За, дээрэс нь spinal shock гэж бас нэршил байх нь тийм ээ. Энэ болохоор нейрогений шок гэдгээс бол өөр тусдаа ойлголт. Энэ бол гэмтлийн нугасны гэмтэлтэй холбоотой өөрчлөлтийг ингэж нэрлэдэг байна. За, мөн шок терапи буюу сэтгцийн болон зарим мэдрэлийн эмнэлгийг бол эмчилгэд ашигладаг ийм эмчилгээ бас байдаг байна. Тэгэхээр ийм олон төрлийн байдлаар шок гэдэг үг ангаах ухаанд хэрэглэгддэг юм байна. Шок гэдэг үгийг монгол хэлэнд бол оврог гэж орчуулсан байдаг. Яагаад тэгж орчуулсныг бас яг утгачлан хайж үзэж байгаагүй юм байна. Хэрвээ та бүхэн мэдэх юм бол бас коммент секторт бусдаа болон надад шеэрлээрэй. За, шок гэдэг нь ер нь бол гинтийн цохилт гэсэн утгаар бол утгачлан бас орчуулж болох юм аа. За, цусны эргэлтийн шокыг ярихаас өмнө бол капилларын exchange буюу капилляр дээр шингэний солилцоо яаж явагддаг юм бэ гэдгийг бас ярилцах нь зүйтэй юм байна. Тэгэхээр энэхүү зурган дээр бол юуг харуулж байна гэхээр шар өнгөөр эндотелисийн зузааныг харуулж ин гэсэн үг. Улаан өнгөөр бол одоо доторх гадаргууг нь харуулсан байна. За, тэгээд эндээс ингээ харахаар капилляр дээр альва ер нь бодисын солилцоо, шингэний хийн солилцоо маань бол олон төрлөөр явагддаг юм байна. За, жишээлх юм бол simple diffusion гэдэг нэг жишээ байна. Энгийн диффузийн замаар капиллярт ирэх солилцоо явагддаг байна. Хоёрдугаарт нь трансцитозын замаар солилцоо явагддаг байна. Гуравдугаарт нь бол фильтрацийн замаар бол шүүрэх байдлаар бол ингэж явагддаг гэдгийг харж байгаа баха. За, тэгээд капилларын өөрийнх нь капилляр буюу хэлхсэн судас маань өөрөө дотроо 3 үндсэн төрөлтэй байдаг гэдгийг бас та бүхэн маань санаж байгаа бах. Яг гистологийн хувьд олон янзын ангилал байдаг бах. Үндсэндээ бол 3 үндсэн төрөл байх бөгөөд нэгдүгээрт нь бол үргэлжилсэн одоо continuous capillary гэж байгаа. Үргэлжилсэн. Хоёрдугаарт нь бол цонхтой капилляр буюу fenestrated capillary гэж байгаа. Гуравт нь бол sinusoidal capillary гэж ингэж 3 хуваадгийг санаж байгаа баха. За, энэ зурган дээр мөн саяны ярьсан механизмууд бол харагдаж байна. Зарим жижиг бодисууд бол тосон дуусамтгай байх юм бол шууд мембраныг нэвтлэн гарах боломжтой байдаг. Байх нь харин усан дуусамтгай хэрнээсээ өөхөн тосыг нэвтлэх боломжгүй тийм байх юм бол фильтрацийн замаар гардаг байх нь. За, мөн өөр нэг зүйлийг бас тодорхой харуулсан нь бол плазмын уургууд бол үндсэндээ бол энэхүү эсийн мембраныг нэвтэрч чадахгүй, завсар зайгаарч нэвтэрч чадахгүй хэвийн үедээ бол цусныхаа плазм дотор хадгалагдаад урсаад явж явах хэрэгтэй зүйл байгаамаа. За, энэхүү зурган дээр харуулж байгаа зүйл нь бол мөн Фрэнк Старлингийн хуулийг зүрхэндээ гардаг Старлингийн бас нэр нь өөр юмн дээр гардаг нь энэ Старлингийн хүч гэдэг ойлголт байдаг байна. Тэгэхээр энэхүү хоолой нь юг харуулж байна гэхээр нэгэн капилларын нэгэн одоо салааг харуулж байна. За, эндээс артериолоор холбогдсон байгаад шингэн маань урсаж орж ингэж явахдаа дараа нь венул руу явна те. Эхлээд ихэнх хэсэгтэй болохоор цус маань маш их одоо хүчтэйгээр бол гадагшаага урсаж байгаад тодорхой төвшөнд гадагш урсаж байгаа болон дотгош орж ирж байгаа шингэний төвшин тэнцдэг гэдгийг харуулж байна. За, цаашлах юм бол түүнээс цаашлах юм бол орж ирэх шингэний урсгал улам ихсээр венул руу шингэн урсаж оддгийг харуулж байна гэсэн. Тэгэхээр ангийнхын нэршил нь бол фильтрац буюу шүүрэн гарах, реабсорбц буюу эргэн шимэгдэх гэсэн хоёр процесс маань капилляр дээр явагддаг байна. За, мөн капилляр дээр эргэн шимэгдэж амжаагүй шингэн нь тунгалгийн системээр эргэж бас цусны урсгалд хураагддгийг бас та бүхэн маань санаж байгаа баха.
Тэгэхээр энэхүү шингэний урсгал гадагшаага урсах уу эсвэл дотгошоогоо урсах уу гэдгийг шийддэг үндсэн хүч нь Старлингийн хүч гэдэг юм хүч байх бөгөөд энэхүү илэрхийлэл дээр бол энэ хүчний одоо тэр ялгуур математик ялгуур нь бол net flow буюу цус ерөнхийдөө хаашаа урссан бэ гэдгийг тодорхойлж өгдгөө гэсэн байна. Энэхүү илэрхийлэл нь маш хэцүү юм шиг ойлгомжгүй юм шиг харагдаж байгаа боловч бас энгийн болгож тайлбарлах юм бол бас гайгүй амархан гэд байгаа. За тэгээд бүгдээрээ маш ерөнхий ойлголтыг хэрвээ авах юм бол энд байгаа дөрвөн хүчийг бүгдээ харах хэрэгтэй. Нэгдүгээрт нь бол капилляр дотор үүсэж байгаа гидростатик даралт, капилларын гадна талаас дотгошоогоо чиглэж үүсэж байгаа завсрын эдийн гидростатик даралт, завсрын шингэний. Дараагийнх нь болохоор капилляр дотор үүсэж байгаа онкотик даралт буюу осмосын даралт, капилларын гадна үүсэж байгаа онкотик даралт буюу осмосын даралт хоёрыг одоо энд ялгуурыг авсан байна. Тэгэхээр энэ дөрвөн хүч маань шингэн хаашаа орсох вэ гэдгийг шийддэг байна. Тэгэхээр яаж шийддэг юм бэ гэхээр капилляр дотор үүсэж байгаа гидростатик даралт бол мэдээж гадагшаага чиглэсэн шингэний урсгалыг үүсгэж таараа. Хэрвээ капилларын одоо тэр гадна талд завсрын шингэн талаас бол үүсэж байгаа гидростатик даралт нь бол гаднаас дотгош хаж байгаа учраас дотгошоогоо урсгалыг бол дэмжинэ. Харин цусан дотор урсаж явж байгаа онкотик даралтыг нөхцөлдүүлдэг одоо том уургууд альбумын уурга гэх юм бол өөртөө шингэнийг татаад цусны урсгалыг бол дотгош шингэний урсгалыг бол дотгош дэмжинэ гэсэн үг. Харин цусны гадна талд оршиж байгаа том цэнэгт молекулууд нь бол өөрсрөөгөө шингэнийг татах учраас шингэний урсгалыг бол гадагш чиглүүлж өгнө гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө энийг жоохон өөрчлөлтөд бичих юм бол нөгөө цусны урсгалыг гадагш чиглүүлдэг хүчүүдийг хооронд нь нэмээд түүнээс хасдаг нь цусны урсгалыг дотгош чиглүүлдэг хүч хоёрын ялгуурыг олчих юм бол аль нь дийлж байгаа вэ гэдгийг олчихно гэсэн үг. Тэгэхээр дотгошоогоо урсах уу, гадагшаага урсах уу гэдгийг шийднэ гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр одоо ялгуур нь энэ одоо математик томыг бол задлаад жоохон нөгөө байрлалын солиод бичих юм бол яг саяны нөхцөл байдалтайгаар адилхан бичигддэг байгаа. Тэгэхээр гадагш чиглэдэг хүч нь нэгдүгээр гидростатик даралт, энд үүсэж байгаа онкотик даралт, дотгош чиглэж байгаа хүч нь болохоор гадна талд үүсэж байгаа гидростатик даралт, харин дотор үүсэж байгаа онкотик даралт гэдэг байна. Тэгэхээр гадагш чиглэдэг хүчийг дотгош чиглэдэг хүчээс нь хасаад гарч байгаа тэр тоон бол шингэний нийт урсгалыг шийддэг юм аа. За ингээд циркуляторын шокын талаар ярилцъя.